Монгол улсын эдийн засаг хасах руу тэмүүлж байгаа энэ үед эдийн засагч судлаачид нэгдэж эдийн засгийн аврах гарц шийдлийг хайж эхэллээ. Тэд Монгол анхны нийт зээлийн багцын 5.1-ээс хэтэрсэн ипотекийн зээлийг зогсоох нь эдийн засгийг аврахныг хувилбар гэж тодорхойлж байна. Хэрэгжээд 3 жил өнгөрсөн ипотекийн зээл эдийн засаг ширхсэн ийм үед үргэлжилбэл эмзэг болсон банкны секторыг эрсдэлд оруулах юм а. Гэхдээ ипотекийн зээлийг өнөөдөр зогсооно гэж яриад маргааш нь огцом хэрэгжүүлнэ гэж байхгүй. Монгол банк бонд тусгаж үр тавин эхлүүлсэн ипотекийн зээлийг Монголын ипотекийн корпорац руу шилжүүлэх журмаар ажиллах ёстойг эдийн засагч төвшөндөөс зөвлөвөө. Харин Монгол Улсын их сургуулийн багш Алтан цэцгийн тухайд эдийн засгийн божит тооцоолыг харвал ипотекийн зээлийг үргэлжлүүлэх асуудлыг засгийн газар хүнд хүчрхүү гэллээ. Үргэлжлэх боломж хөрөнгөч Монгол банкнд байхгүй болсон байна. Ипотекийн зээлийг Төв банк анхлан хэрэгжүүлэхдээ ирээдүйд учрах эрсдлээ тооцож болгоомжтойгоор хариуцлагатай хэрэгжүүлсэн бол өнөөдөр тус зээлийг зогсоох асуудал ярихдаггүй байх боломж байжээ. Өмнө байсан хямралуудтай харьцуулахад бид нарт ийм шин сууг бий болсон байна. Ипотекийн зээл гэдэг. Тэр нь өөртөө эрсдлийн юм сууг бас бий болгож байгаа шүү. Энийг бид нар сайн анхаарах хэрэгтэй шүү гэсэн санаа. Огцом зогсооно гэж угаасаа байхгүй шүү. Энд чинь хуулиар баталсан өөрийн гэсэн дотоод дүрм журамтай. Хууль журмынхаа дагуу Монгол банк энийг Монгол ипотекийн корпорац руу шилжүүлнэ. Тэгээд цаг хугацааны туршид Монгол банкнд буцаад энэ ипотекийн зээл бол буцаад төлөгдөх хэрэгтэй. Ипотекийн корпорацаас. Тэгэхээр бол энэ бол одоо шууд зогсоон байхгүй болно гэсэн асуудал байхгүй хаа. Яг тэгэхээр хууль дүрм журмынхаа өрөөнд үшээ аль хэдийн тодорхой болсон асуудал учраас зогсох механизм нь бас тодорхой. Өөрөөр хэлбэл Монголын ипотекийн корпорац энийг өөр дээр аваад тэгээд цаашаа санхүүжүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр ипотекийн зээл бол өнөөдөр жишээ нь өргөжүүлж лав эдийн засгийг аврах бодлогод бол ягаад ч байхгүй. Зөв нь бол одоо яах вэ гэхээр энэ бодлого маань бол хомигдох байх. Тэгээ энэ дээр бол одоо засгийн газар өөрсдөө сонголтоо их байх л та. Улс төрийн хувьд бол их хүн шийдвэр байх. Нийгмийн бодлого талаас ипотекийн зээл хэрэгтийн хүсэн хүлээсэн зээлч цаана худалдаа авах чадвартай эдийн засгийн хоёр тодтоглоо. Өөрөөр хэлбэл энэхүү зээл нь мөнгөний бодлого болоод нийт эдийн засгтаа сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч даацна хэтэрчээ. Ийм үед макро эдийн засаг банкны системийг аюулгүй байдалтай уялдуулан ипотекийн зээлийг сааруулах төр зогсоох гарц нь эдийн засгийн хувьд хамгийн зөв зам юм байна. Тэгэхээр ийм багтахгүй даацна хэтэрсэн нөхцөлд тодорхой хэмжээгээр одоо нөхцөлийн арай чангалдаг ч юм уу те ийм байдлаар сааруулах юм уу? Жохон макро эдийн засгийн банкны системд аюулгүй байдлын хэмжээнд бол бага хэмжээгээр сааруулах шаардлагатай байна гэсэн юм бол байна. Энэтэй ч би санал нэг байна. Тэгэхээр цаашдаа хэрвээ бид богино хугацааны тогтворчлолтой бий болгож чадвал эргээд хөтөлбөрөө цааш нь өргөлүүлэх бүрэн боломжтой тэлэх ч гэдэг юм те. Ипотекийн зээлийн ард өрх иргэд бий. Цаашид эдийн засаг улам бүхийвэл ажлын байр нэмэгдэхгүй, ажилгүйдэл нэмэгдэнэ. Ажилгүй орлогогүй болсон иргэдийн ипотекийн зээлээ төлөх чадвар муудаж эргэн төлтөө хугацаанд байж чадахгүй хүрэх эрсдэл хүлээж байна. Нөгөө талдаа иргэдийн чанаргүй зээл шууд банкны систем хямарч эхэлнэ. Банкны системийн хямралыг дагаад улсын эдийн засаг улам илгээрээ хэвтэх аюултай болно.